Сайн байцгаана уу? Би Барилгын Политехник коллежийн өрөв зохиолч мэргэжлийн багш Наранбаатар байна. За бид өнөөдөр хичээлийг ном болон шаантхан үүргийн тооцоо хийх аргачлалыг сурч мэднэ. За үүний өмнө ном үүрэг болон шаантхан үүргийн хоорондын ялгааг таньж мэдчихье. За ном үүрэг дээр бол тоосго маань зүсэлтгүү яг байгаагаараа ордог. За түүн дээр заацс нь гадна талдаа өргөн, дотор талдаа нарийнхан болж орж ирдэг байна. За шаантхан үүрэг дээр гэвэл заацс нь хэвийн яг 1 см-ийн стандартаар барьдаг. Тоосго нь гадна талдаа зузаан, дотор талдаа нарийнхан болж зүсэгдэж ингэж ордог байгаа. Уг үүргүүдийн тооцоог хийхэд за ном үүрэг дээр бол заацсны гадна талын зузаан, дотор талын нарийн за тэгээд нийтдээ хэдэн ширхэг тоосго орох байг тооцож үздэг. Шаантхан үүрэг дээр гэвэл хэдэн ширхэг тоосго орох вэ? За мөн үндийг нэмээд тоосгоны маань гадна тал хэдэн сантиметр байх вэ? Дотор тал нь хэдэн сантиметр байх вэ гэдгийг үздэг байгаа. За одоо бид нэр ном үүргийн тэмдэг тэмдэглэгийг таньж мэдчихье. B1 энэ бол дотор тойргийн урт. B2 бол гадна тойргийн урт. Энд бол багш нь яг өөрийнхөө өнгөөр тэмдэглэжсэн байна. R1 болон R2 бол тойргийн дотор болон гадна тойргийн радиусууд. R1 R2 за F1 болон F2 гэсэн тэмдэглэгээр заацсныхаа дотор хэмжээ болон гадна хэмжээг тэмдэглэнэ. За F1-ээр дотор хэмжээ, F2-оор гадна хэмжээг тэмдэглэдэг байна. За энэ бол тоосгоны тоо. Үүгээр бид нэг ном өөртөө хичнээн ширхэг тоосго орох вэ гэдгийг тэмдэглэнэ. Одоо бид шаантхан үүргийн тэмдэг тэмдэглэгээтэй танилцгаая. За түрүүний ном өөртөө адилханаар тойргийн урт B1, B2 гадна болон дотн тойргийн урт байна. R1 болон R2 бол дотор болон гадна тойргийн радиусууд. Энэ дээр нэг зүйл өөрчлөгдөж байгаа нь F1, F2 маань заацны хэмжээ биш, тоосгоны хэмжээг заана. За F1 нь бол тоосгоны гадна хэмжээ, F2 бол тоосгоны дотор хэмжээ. За энэ нь бол түүнтэйгээ адилхан хичнээн ширхэг тоосго орох вэ гэдэг тоосгоны тоо. Одоо бүгдээрээ ном үүргийн тооцоог харшилтаа танилцъя. Ном үүргийн тооцоог хийхдээ энэ 3 алхмын дагуу хийх бөгөөд нэгдүгээр алхам нь тойргийн дотор урт болон гадна уртын хэмжээг олох байгаа. Үүнийг радиусны тойргийн дотор радиусыг үүсгэх нь π тоо буюу тогтмол тоо, тойргийн гадна радиусыг үүсгэх нь тогтмол тоо буюу π тоо. За ингээд нэгдүгээр алхам гүйцээд хоёрдугаар алхам маань тоосгын тоо олж байгаа. Тэнцүү B1-ийн хувадаг нь 7. B1 маань өөрөө тойргийн дотор урт. Шаантхан үүргээс ялгаатай тал нь гэвэл тойргийн дотор уртыг ашигладаг, шаантхан үүрэг дээр гадна уртыг ашигладаг. За 3 дугаар алхам маань заацсны гадна болон дотор хэмжээсийг олох байгаа. Заацсны гадна хэмжээ, дотор хэмжээсийг эхлээд олохдоо тойргийн дотор уртыг ашиглаад хасдаг нь 6.5, үүждэг нь n, хуваадаг нь n дээр нэмэх нь 1 гэсэн томьёогоор олдог байгаа. Энэ 6.5 маань стандарт хэмжээ тоосгоны зузаан. Миний хийж байгаа өөрлөг маань ном үүрэг маань 6.5-тай тоосгоо, 8.8-тай тоосгоо гэдгээсээ хамаарат энэ тоо маань өөрчлөгдөж болно. Хэрэв та 6.5-тай биш 8.8-тай өнгөлөгийн тоосгоо ашиглаж байгаа бол энэ 6.5 гэдэг тоо маань 8.8 болж өөрчлөгдөнө гэсэн үг. Тойргийн гадна заацны гадна хэмжээг олохдоо мөн адил томьёогоор олно. Тэр дотроо тойргийн гадна уртыг ашиглана гэсэн үг. Тойргийн гадна уртаас хасдаг нь 6.5 үүсдэг нь n, хуваадаг нь n-ийг нэмэх нь 1 гэсэн томьёогоор бодож олно. Одоо бид ном үүргийн тооцоог харьцуулалтыг танилцъя. За үүн дээр багш нь жишээ бодлого бодж өгье. За радиус 1 нь 37 см, радиус 2 нь 49 см гээд хэмжээ өгч. Энэ хэмжээн дээр хичнээн ширхэг тоосго орох уу? Заацс нь ямар хэмжээтэй байх вэ гэдгийг төлөв бодож харьцгаая. За шаантхан үүрэгтэйгээр адилханаар B1 болон B2 буюу тойргийн гадна болон дотор уртыг олно. Хоёрдугаар алхам гэвэл тоосгоны тоог олно. За гуравдугаар алхам нь заацны хэмжээндийг олох байгаа. Үүн дээрээ за B1 буюу тойргийн дотор урт нь 37 үүсдэг нь 314 π тоо буюу 314 тэнцүү 116.2 см гарч байна. Тойргийн гадна урт маань радиус 2 буюу 49-ийг үүсдэг нь 314 тэнцүү 153.8 см болж байна. За үүнээсээ бид тоосгын тоог олно.
тоосгоны тоог олохдоо шаардлагын өрөг дээр гадна тойргийн уртыг ашигладаг бол номын өрөг дээр дотор тойргийн уртыг ашиглана. B1-ийг. Ингээд B1-ийг хуудгийн 7 16 тэнцүү 16.7 буюу ойролцоогоор 17 ширхэг тоосгоор. Номын өрөг шаардлагын өрөг аль алин дээр нь сондгоо тоосгоор орнодгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн алхам буюу 3 дахь алхам маань заацны хэмжээг олох байна. Заацны хэмжээг олохдоо B1 буюу тойргийн дотор уртаас хасдаг нь 6.5-ыг үүсдэг нь N тоосгоны тоо. Энэ 6.5 маань өөрөө тоосгоны зузааны хэмжээ буюу тогтмол тоо байгаа. F2 буюу заасны гадны хэмжээг олохдоо мөн адил томьёогоор бодно. За ингээд заасны дотор хэмжээг бодоход 116.2-оос хасдаг нь 6.5 үүсдэг нь 17. Хуваадаг нь 17-ыг нэмэх нь 1. За ингээд бодохоор заасны маань дотор хэмжээ 0.3 байна. За заасныхаа гадны хэмжээг бодохдоо мөн адил томьёогоор бодоод гадна тойргийн гадны уртыг ашиглаад 6.5 үүсдэг нь 17, 17-ыг нь 17-ыг нэмэх нь 1 гэд бодохоор тэнцүү 2.4 см байна. За үүн маань яадаг вэ гэхээр ингээд тоосго ороход гадна заацны хэмжээ 2.4, дотор заацны хэмжээ 0.3 байна гэсэн үг. Үүн дээр анхаарах нэг зүйл гэвэл дотор заацны хэмжээ хамгийн багадаа 0.3, гадна заацны хэмжээ хамгийн ихтэй 2.5 байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоо бид нар шаардлагын өргийн тооцоог харгалзалтай танилцгаая. Нэгдүгээр алхам бол тойргийн гадна олон дотор уртыг олно. За энийг олохдоо дотор радиусыг үүсдэг нь P. Энэ бол P нөөрөө тогтмол 314 гэдэг тоо байгаа. За гадна тойргийн уртыг олохдоо радиус 2-ыг үүсдэг нь P тоо. Ингэснээр бид нар дотор болон гадна тойргийн уртыг хамгийн түрүүнд олдог гэсэн. Хоёрдугаар алхам бол тоосгоныхаа тоог олно. За тоосгоны тоог олохдоо гадна тойргийн уртыг хуваах нь 7. Энэ бол энэ томьёоны тогтмол тоо байгаа. Гуравдугаар алхам бол за яг үндсэн тоосгоныхаа хэмжээнүүдийг олно. Тоосгоны маань дотор талын хэмжээ болон гадна талын хэмжээ хэд байх вэ гэдгийг бодож олно гэсэн. Дотор тойргийн уртаас тоосгоныхаа тоог хасаад хуваадаг нь тоосгоны тооноос нэгийг хаснаа гэсэн. Энэ нэг маань өөрөө тогтмол тоо байгаа. За мөн адил тоосгоныхаа гадна талын хэмжээг олохдоо B2-оос гадна тойргийн уртаас хасдаг нь тоосгоны тоо, хуваадаг нь тоосгоны тооноос хасдаг нь 1. Одоо багш нь шаардлагын өргийн тооцоог жишээ бодлого бодж үзүүлье. За радиус 1 нь 25.5 см, радиус 2 нь 50.5 см гэд хэмжээ өгчихье. За энэ хэмжээний дагуу шаардлагын өрг өрөхөд хэдийн ширхэг тоосгоо орох вэ? Тоосго нь ямар хэмжээтэй байх вэ гэдгийг олж мэдцгээе. За нэгдүгээр алхам буюу тойргийн уртуудыг олно, гадна дотор олно, гадна тойргийн уртууд. За үүнийг ингээд радиусыгаа үүсдэг нь P тоо буюу 314-т өгчээд B1 буюу дотор тойргийн урт маань 80.7. За B2 буюу гадна тойргийн урт маань радиус 2 буюу 50.5 см-аас 314 буюу P тоонд өгчээд 158.57 см гарч байна. Үүгээрээ бид нар тоосгоны тоог олох ёстой. За хоёрдугаар алхам маань бол тоосгоны тоог олох байгаа. Тоосгоны тоо нь N тэнцүү B2-ыг хуваадаг нь 7 буюу энэ тогтмол тоо байгаа. Ингэж бодно. За ингээд B2 буюу 158.57-ыг 7 тоохоор 22.65 гараад ойролцоогоор 23 ширхэг тоосгоор гэсэн. Үүн дээр анхаарах нэг зүйл бол номын өрөг шаардлагын өргөт ямар ч сондгоо тоосготой тоорно гэсэн үг. Сондгоо тоосго. Сондгоо тооны тоосго орно гэсэн үг. Үүний учир нь яг орой тэнхлэгдээр нэг ширхэг тоосго ороод хоёр тишгээ хөөгдөөд тэгш тооны тоосгод ордог учраас нийтдээ сондгоо тоосго ордог гэсэн үг. Бодлогын маань 3 дугаар үйлдэл буюу тоосгоны маань гадна талын хэмжээ болон дотор талын хэмжээ. За тоосгоныхаа дотор талын хэмжээг олохдоо бид нар дотор талын тойргийг ашиглана. Дотор талын тойргоор хасдаг нь N буюу тоосгоны тоо, хуваадаг нь тоосгоны тооноос хасдаг нь 1. За ингээд бодохоор 259 буюу ойролцоогоор 2.6 см болно гэсэн үг. Ингээд тоосгоны маань нарийн зай одоо жижиг тал нь гэсэн үг. Жижиг тал нь 2.6 см гарч байна. F2 буюу тоосгоныхаа арай зузаан талыг бодохдоо мөн адил томьёогоор бодно. Үүн дээр
B2 буюу гадна тойргийн уртыг ашиглана. Багшийн тэмдэглэснээр тоосгоны маань өргөн зайн 6.2 см, нарийн зайн 2.6 см. Ингээд 25 см-тэй бүтэн тоосго орно гэсэн үг. Өнөөдрийн хичээлд хамт байсанд баярлалаа.